Рүүдэ үргэлжил бусдад гадуурхагдаж шалуулдаг. Харин түүний гэдэг ганц хүн нь цусан холбоогүй ч өргөж авсан аав нь. Байнга чарлж идэг болохоор чарлаа. Чарлагийн хог төвч гэдгээр нь мэддэг. Учир нь гэвэл чарлаа хогийг хүртэл ашиглаж болох байтал заавал хайж яадаг байна гээл. Аюултай байсан ч гэсэн хог төвхөр үдэж гарнаа. Арай чи болж авсан зүйл нь урагдаж хаягдсан чихмэл тулаа. Чарлаа деваачнд амьдардаг. Энд бүх зүйлс нь цэвэрхэн, бүр хүмүүс нь хүртэл хялгар юмнууд л байдаг. Гэхдээ харамсалтай нь гаднаа л ингэж харагдахаас биш чарлаа минь хог навшуулна. Чарлаа шиг хүмүүсийг ороод ирчихвэ гэж барьсан асар том ханаар тусгаарлагдах хог навшуур дүүрэн талд нь амьдардаг. Чарлаа минь нөгөө цуглуусан хогоо засчаад буцаа зардаг за. Тэгсэн өнөө арайгаж олсон тулаагаа засцсан. Бүр олоогүй. Чивагийн охинд "Мэ, энэ чамтай байвал илүү жаргалтай гинэ" гэд өвчтیں۔ Өнөөхөн ч баярлаад наагур цагуур "Би чам сайн" гэд агамаа. Зэмэртэйч тэр энд хичээнгүлэн амьдардаг. Деважин гэгддэг энэ газар үргэлжил түнэр харанхуугаар хөрөлөгдсөн байхаж тэр харанхууд юу ахыг мэдэхгүйч энд амьдардаг хүмүүс тэр харанхуу руу хог болон гэмт хэрэгтнүүдийг унагадаг уламжлалтай. Мэдээж хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг л унгаадаг. Чарлагийн төрсөн аав нь хүн алаад харанхуу руу хаягдсан гинэ. Багасаа л алуучны хүүхэд гэж ад үзэгдэж тэрэг нь гэрчлэх мэт Чарлагийн хоёр гар тас гар байсан юм. Аимшигтай их өвдөгтөн Рэгдо түнд бэлий өгчээ. Өмсөх үед ягаад ч мөвдөлт нь багастын гин. Ийхүү явсаар гэртээ иртэл нэг багтай хүн Рэгдолоо дайрч гизэнд нь хүн шархтуулсан байлаа. Чарлаа харамгцаа шууд дайрсан боловч ухаан алдан унжээ. Сэрэгтэн нөгөө багтай хүн газар тойсон номыг аваад гарч чадваа. Чарлаа Рэгдолоо утсан ч Рэгдо түнд "Энэ ялцарсан ертөнцийг зас өрөөдөө. Заавал засаарай" гэж хэлдэг. Хөөхий Чарлаа маань аавыгаа ч оршуулж чадлаггүй цаг танарт баригдаж алуурчин гэж гүтгүүлээд харанхуу руу шидэгдэхэр боллоо. Түүний үгийг сонсох хэн ч байхгүй. Өнөө мө чиваач нь хүртэл "Яг харахгүй алуурчны хүүхэд" гэж авдیں۔ Бүр олоогүй хүмүүс дунд аавыг нь алсан алуурчин байж идэг. Хөөхий Чарлаа маань найдвараа алдаж хүмүүсийг зүгсээр "Заавал аавынхаа өшөөг авна" гэж орилсоор харанхуу таягдаж орхилоо. Нүдэ нийтл хогоор дүрэн газар сэрдэг. Хүнд хортой хаяглаас нь болж агаар нь бөхөрдөж бүр нарны гэрэл хүртэл тусдаггүй. Хогнууд нь хүртэл амьлаад нас. Юутай ч зүгтэх гэсэн боловч хортой агаар асан болж биеийн төлдөжээ. Тэгсэн гинтл нүдэнд нь нас орсон аав нь харагдаад өшөө авахын төлөө дахин бүх хүчээ гаргаж ослоо. Өнөө мө хог мангасуудыг зад зохиол. Тас татаж юутайч бүгдийг ялтیں۔ Гэтэл бүр том мангас гарч ирээд өөххийн даваан дээр хаанаас ч юм шүгүртэй хүн гараад ирдэг. Чарлаад хийм баг зүлгэж "Чимээгүй. Энэ газар юун газар вэ? Жогон чимээгүй. Чимээгүй гэдэг. Чимээ гаргавал хогон мангасууд ирдэн гинэ. Баахан орилцсон болохоор баахан мангасууд гараад ирдэг. Гэхдээ шүхртийн бинээс шар гэрэл гарч шүхрэн тэр дороо мангаллаг болоод хуурчлаа. Тинхүү хогон мангасуудыг нэг нэгээр нь устгаал. Сүүлийн том нь хороороо нулимж тэрэн дэлбэрж исэн ч шүхрт ядахангүй болтож тусгай дайралтаа ашиглан тэр дороо ялчлаа. Шүхртийг энжин гэдэг юм байна. Өөрөө маска тайлснаа. Хөө тайлж болохгүйсэн штэ гэж нас. Зээч гисэн энэ газар бол харанхуйч биш, хогийн цэгч биш, харин дэлхийн юм гин. Харин энэ бүх хог навш Деважингаас ундаг болж таарлаа. Мөн Деважин байнга хөдөлж яадаг болохоор хаана яваг нь эндээс л мэдэх боломжгүй. Ер нь мэдлээгээд очих арга байдгүй мэн. Юутай Чэнжин Чарлааг дагуулж нэг газар даваачаад хайждаг. Тэгсэн хідэн хүн ирж Чарлааг Деважингаас ирснийг мэдснэ. Шууд л машиндаа гавлжтیں۔ Тэгэхээр Деважингаас хайдаг хогнуудаас л болж дэлхийн хүмүүс зовж, даруулж өгөх нь өхөж, агаар нь ч хүртэл бохирдсан болохоор Деважингийн хүмүүсийг үзэн яддаг болж таарнаа. Тиймээс Чарлааг нийтийн өмнө тамлахын гин. Тинхүү ялзарсан мах авч Чарлагийн ам руу хийх үед хуруутай хамт тас хазаж орхивоо. Деважин байвал ад үзэж харанхуур унгаагаад газар дээр ирэхэд Деважингийн хүн гэж өдөж хоргоогоод Чарлагийн төвчээр барагдваа гэж. Гарнаас нь улаан гэрэл гарч хүрсэн гинжин зэвсэг болон хувирлаа. Өнөө тавч шууд л гинжрүүн дайрч гарнаас нь салхатал барьж авсан дугуун зэвсэг болоод хувирчин. Ийхүү тавуулангын зодоод хуруугүй болхыг алах гэхүйт энжин ирж зогсоолоо. Хэрвээ чи ямар нэг зүйлийг хайрлж хэрэглэвэл тэр зүйл хизээ нэг өдөр өөрийн гэсэн сүнстэй болох үз. Харин хайрлж хэрэглэсний чинь хариуд чамд заавал туслах нь гарцаагүй. Зүгээр л домог гэж бодсон энэ яриа үнэхээр л үнэн байд юм да. Ийм хүчтэй хүмүүсийг гиверс гэдэг юм байна. Юутач Чарлааг дагуулж нэг эмчтэр ирвэ. Чарлагаас дутгааргүй чанга ирдэг өвөө шүү. Эмчлүүлээд гарах гэтэл Чарлаа өвч нь Чарлаа эмгэн байжээ. Ийхүү газар дээр ирээд анхны хоттойгоо танилцлаа. Юутач газар дээр хэд хэдэн хотууд бий. Энжинээр хоол ахуулж идээд газар дээрх амьдралын талаар сонсвоо. Энжиний хэлж байгаагаар хогтой хамт төрөл бүрийн сүс цуглардын гинэ. Тинхүү цугларч том болоод хогон мангас төрдөг. Тэр мангасууд нь хөвчлэн хогийн зэг дээр байдаг ч хаяа хотууд руу дайрах үе байдаг. Тийм болохоор адилхан сүнсний хүчтэй гиверс устгах боломжтой юм гин. Харин энжин болон бусад гиверсүүд клинерс гэх газар ажилладаг гэж шүү. Бас сүнстэй болсон хэрэгслийн жинки гэдэг. Энжиний жинкийн энэ шүхрэн.
Заюутач энжин бол яаж деважинд буцаж очихыг бол мэддэггүй. Харин Клинерсийн босс нь мэдэж магадгүйгээд юу ч гэсэн Клинерст орж тал засгаар боллоо. Тиймээс энжин Чарлаг бэлдэх хүнтэй уулзгаар болоод мөнгө төгрөг өгөөл амар сүртэй исэн. Тэгсэн зүгээр Чарлагийн хувцсын зараад зарсан мөнгө нэдэг нас. Чарлаг өгүүлж явах зур өнөө мөнгөний муур аваа зогтчихнаа. Хойноос нөхөөж нэг саваа олоод нөгөө муурыг нь барьж мөнгө авбаа. Тэгтэл аваад ир ногш минь наа чи минийх гэд нэг залуу гараад ирлээ. Тэгсэн Чарлаа зүгээр л нэг саваа юм шүү гэд уурыг нь хүрэгчнээ. Ийхүү саваан цэнхрээр гэрэлтэж энэ өхөр чинь гівэр ээжээ. Саваан жинхэнэ байсан байна. Тэгсэн бүр өнөө төрөлхийн чадвартай гівэр гих чинь чи юу гэд манай Чарлаг мэджидэг шүү. Энжиний олж ирэх гээдсэн нөхөр нь нэм гинэ. Занка гэдэм байна. Ийхүүнэд нь гэлцэж тулдах гэхэд тэрэл бид регдо Чарлаад буруу зүйл хийсэн бол заавал нөгөө хүнээсээ уушлалтгүйгаарэ гэсний санаж нэрэл жинкийг нь булааж аваад зүгээр саваа гэд хэлчихсэн миний буруу байж дээ гэж удаад уушлалтгүй дээ. Гэтэл Занка өө чи чинь харин сайн хөхтэйсэн биш дээ гэд инэмсгэлж орхиноо. Харин Чарлаа бас регдогийн загчижсэн бусдтай ярихтай гоё инэж байгаарэ гэсний санаж инээтэл Занкагийн дурлаад Чарлаа буруу инээч үү гэж удаад дахиад инээтэл Занка яагаад байгааг нь ойлгохгүй бүр уралж байдал хурстад ирдэг. Чарлаа хогийн дундаас нэг зүйл сугалж аваад л жинкийн өнөө зүйлэн зэвсэг болгож хувиргаад тулаан эхлэвэ. Гэтэл ихсэн даруйдаал Занка талигдчихдаг. Тэгсэн Занка нэг л сонин зүйл өнөртөөд Занка хөөе наа чин бөглөө гаргах юм шүү. Чарлаа бөглөө гаргахч гэж мэддэггүй. Ийхөө далайх бүртээ баас цацаад Занка зүгтхаасаар сонголтгүй боллоо. Даанч зүгтэж явахт нь муур гарч ирээд өнөө муурыг харахаар үсрэхт нь Чарлаа боломжийг ашигласан байдаг юм. Энжин гэрхэд Занка аль хэдийн ялагдсан байлаа. Чарлаа уг нь ялсан ч гэсэн бөглөө гаргахчийн учрыг мэдээд сэтгэл зүйн хувьд ялагдalхгүйвэ гэж. Ямар тач Занка бол энжиний үгнээс гардгүй юм байна. Бараг шүтэн л юм шиг байна. Бас улаан үстэй Риота танилцж манай хэд Клинерсийн төв байрлал хөдөлдөг. Удаан явсны эцэст Клинерсийн төв байран дээр ирлээ. Ортол ресепшн гээд нэг бор эмэгтэй сууж шүү. Нэр нь Сэмиу. Жинкийн нүдний шил. Жинкигээрээ хүмүүсийн дотоод сэтгэлийг хардаг юм гин. Тэгээд Чарлагийнхыг харсан цочод нас. За ямар тач би хүчин дажгүй юм байна. Жинкигээ удирдах сур гэж зарлагдваа. Ютач эхлээд Бостон уулзаж нөгөө деважинд хүрэх арга асуух гэтэл байдгүй нас. Нэг хэсэгтэй л ирэхгүй юм байна. Тиймээс юу ч гэсэн төлөвлөсөн ёсороо Клинерст тал засч ажил хийхээр олноо. Хүн амьдардаг хотод байдагч бүгд хогийн цэгээр хүрээлэгдсэн. Тэр тусмаа манай Чарлагийн анх унсан газар нь хэнийг ч биш гэж нэрлэгддэг. Бараг л хийн баггүй бол шууд өгдөг юм гинэ. Зэмэртэйч Риотай хамт ажил хийж үзэхээр алдаг. Хийх ажил нь хогон мангас устгах. Хогийн цэг дээр ирснэ. Йоо ямар их хог вэ? Бүгдийг засах юмсан гэд баярлаад байгаа юм шүү. Жинкигөө ч ихсэн ажилтдаг хүмүүс бас байна. Үүрэг нь саппортууд. Ийхүү тавлаа олоод амархан гэсэн ажилдаа ордог. Тэгсэн нэг жижигэн хогон мангасууд гарч ирээд бэхлэлтийн мөргөөд эхэлтийн. Гэтэл удаачгүй сарлаг шиг том нь гарч ирээд хашааг нь нураачих шахваа. Риод тоож байгаа ч малга. Гэтэл бүр олоогүй. Бүр том нь гарч ирээд хамаг юм нэвдэж орхивоо. Ийхүү өнөө 50 байсан Риоч нь карманаас хайч гаргаж ирээд энээс нь гэрэл гарч хайчин томорч жинхэнэ ажилдаа орлоо. Жижигүүдийн ганц дайралтаа л алчдаг. Харин Чарлаг алмарч явах хооронд дайрч ирсэн нэгийг нь спорт авах ганц барайл ажиллаа. Жинкигөө болохоор Риоло шидэд Риод осгодог. Жижигүүд нь дуусаад Рио өнөө томтой нүсэлцэж эхэллээ. Харин энэ үеэр өгсөн байх ёстой жижигэн амилж спортуудын нэглүү дайрахад Чарлаа ирж хамгаалдаг. Гэтэл харин Жинкигээ ашиглаж саваа төмөр хувирах гэхэд өнөөх нь хэлбэр төрсгөө хачин юм болчвоо. Гайхаж явах хооронд нь Рио ирж авардаг. Тэгсэн Жинкигээр л дайрвал өгөх ёстой хогон мангас нь өгтвэ. Харин ч бүр идгээд шин төрлийн хогон мангас болж таарлаа. Аюултай болохоор бусд хэдэн ухарч Рио ганцаараа үзэхээр болдог. Хэдэн хэсэг тастаж хаяад юу ч гэсэн цөмөн ололтой нэг зүйл олвоо. Тэгтэл тулаан бүр ширүүсч ойр хавин сүрэхэд манай мо Чарлаа хоморгонд нь өртчихнэ. Азар нөгөө амар спорт ирж аваад харин Рио хогон мангасын сул талыг нэвт сөлбөж тэгсэн цөмөн өөр нэг Жинки байдیں۔ Ямар тач Чарлааг албан ёсоор Клинерс басан болохоор тэмдэглэж гарлаа. Тэгсэн Чарлаа маань сандлын бөглөөсөө бөглөөс. Тэгсэн өчигдрийн амар спорт ирээд Грис гэдэм байх. Юу болсон тухай ярилцаж, юутай сэтгэлийн засаад дотносоод чавлаа. Энэ үеэр энжинч эрт тараад Чарлаа маань энэ судлаасаа үндийн тэдний зүг алгасан юм. Харин өөр газар нөгөө муу хуруугүй болдог нэг хүнд баригдчиж гар хөлийн тастаал нүдэг нь хүртэл ухцсан. Тинхүү цагаан өст Диважангаас ирсэн гівэр гэд Чарлагийн талаар мэдчихлээ. Дараа өдөр нэг худалдаачин хогтой бүсээр явж байхдаа хогон мангасын дайралтанд өртөж үнтэй бараагаа алдчихжээ. Харин үнтэй бараа нь юу вэ гэвэл Чарлаатай адилхан Диважангаас ирсэн хүн юм гинэ. Ийм захиалга Клинерсийн төв байран дээр ирчиж, тиймээс Занкагаар ахлуулсан Чарлаа, Грисийн туслах болон Том гих спортууд энэ ажилд явахаар болдог. Замдаа бас бус юм яриа л.
Тэгсэн Грис ажилдаа явахаа өмнө үргэлж авч явдаг сэхүүсэндээ хинч битгий бэртээсэ. Бүгдд нь аюул битгий тохиолдосоо гэж залбирдаг юм гинэ. Хөрхнас. Тэгсэн нэг эвгүй царайд нөхөр хүрээд ирчиж хөлсөлж авсан хүн нь олтой. Явтаач дагаж яваад хогон мангасын сүлд харагдсан нэг байшин руу орлоо. Тэгсэн баригдсан хүн нь хурамч. Бүр олоогүй. Шалан доошоо цөмөрч доод давхарлуу нь ороод ирдэг. Гэтэл яг харахгүй л өөр нэг гивэрсүүдээс бүрдсэн дээрэмчэд гих бүлгийнхний бэлдсэн өрх байжээ. Ямар ч лсэн чарлаг спортуудын хамт зүгтаалгаж занка үзэлцгэр олноо. Эмэгтэйхэн жинкийн жижиг хурц энийг ашиглаж шавар удирдах чаддаг. Шаврын хүүхэлтэйг нь буд цогч байсан ч өнөө эрэхтэн аль нэгэнд нь нуугдаж занкаг нислэн цогчвоо. Ерөөсөлийн арга ашиглан үргэлжлүүлэн тулдаж бараг л ялгдах гэдэрсэн занка саваага газарт зоож хөрсөөр дамжих чичирхийллээр нөгөө нуугдсан эрэхтэйг нь олчихно. Ийхүү хоёулыг нь нам цохиж ялах үед эвгүй царайтай нөхөр занкагийн ард аль хэдийн хүрээд иржээ. Чарлаа энэ хэд зүгтэх хаалгаа юутай жолоод иртэл гэтэл араас нэг хүн гүйцэд ирлээ. Тэгээд Чарлаг харснаа цагаан өст Дэважингаас ирсэн гівэр гэж чи юу? Гэд нүд эмэг зуртал гарах хаалгыг нь нураачна. Ийхүү манай хэд зүгтэх хараггүй боллоо. Ирэх замдаа занкаг ялчихсан гэж шүү. Энийний нэр нь Жабер. Жинкин бүгжин. Грис туслагтайгаа боломжийг ашиглан дайртал барсангүй. Уг нь Грис Чарлаг хамгаалах гэж оролцсон боловч Жабер аль хэдийн Грисийн цээжийг нэвт сүлбсэн байлаа. Анх Рейдо Чарлаг өргөж авах үед Чарлаа бараг л юмэрдэггүй, гадуурч гардаггүй, хүүхдтэй ч найзалдаггүй, үргэлжил ганцаараа байдаг байжээ. Тиймээс Рейдо түнд янз бүрийн зүйл сүзүүлж хамт тоглосон боловч Чарлагийн сонирхлыг татсан нэг ч зүйл байсангүй гэж. Харин нар хивээж орой олохтой зэрэгцэн ханны цадах хүн хог хайж байхыг хараад яравчлан очиж өнөө хогийг аван цөрхөртлөө уйлж гарсан юм. Жохон левдэрснийхэн төлөө хинт ч хэрэггүйгээд хайчихсан болохоор л өрөвцөндөө уйлсан хэрэг. Чарлаад хогч байсан хамаагүй бүхий л зүйлсийн үн цэнийг мэдэрч чаддаг хүчвээ. Тиймээс Грисийн өдөр бүр залбирдаг байсан тэр нэг сахиусыг авч Жинки болгон хувиргадаг. Ийхүү Жабертай хийх Чарлагийн тулаан эхэллээ. Жабер яаж ч дайрсан ягаад ч юм Чарлаг ерөөсөө ондоггүй. Бүр Чарлаа ерөөсөө хөдөлдөггүй. Гүн чинь юу болоод байна вэ гэсэн чинь Грисийн залбирлын нөлөөгөөр хамаалагч сахиус нь эзнээ бэртэх гүмсэн хамаалах юмсан гэсээр ямар ч дайралтыг хамгаалдаг хүчтэй болчиж хамаалагч Жинки болохоор дайрч чадахгүй байхтай гэтэл үнэн мө Жаберыг нүцгэн гараараа нам цохол хайчлаа. Яг ийм байдлаар тулаан үргэлжилж Жабер бүр мангар хурдтай дайраад багтал сахиусных нь харснаас зугтаж чаддаггүй. Ийхүү нам цохолж Жабер ялагдчихдаг. Гэтэл ялагдсан хэрнээл инээж галзуу гэж жигтэйхийн. Тэгсэн тулаан дундуураа Жабер нэг юм олж мэдсэн юм гин. Грисийн сахиус дайсны дайралтыг 100% хамгаалдагч мод чулуу зэрэгээс хамгаалж чаддаггүй. Оюун ухаангүй бол дайсан гэж боддгоо юм байна. Тэгээд юу гэж? Гэтэл Жаберийн баруун гарныхан Жинкийн хортой. Тэрийг өөртөө шахаад хүлээж тэсэхгүй нэ. Гисээр ухаан алдаад онцдог. Тэгтэл хэдхэн хормын дараа ухаан алдсан Жабер чинь ухаан алдсан чихтэй босоод ирдیں۔ Ухаангүй болохоор нь Грисийн сахиус дайсан байна гэж боддгоо. Тиймээс Чарлаа ухаангүй Жаберийн дайралтаас болтож эцсийн мөчүүдийг алуулахын даваан дээр Занкагийн саваа нисчирээд аварлаа. Цаа чин хоронд нь өртөөд хэсэг хөдөлж чадахгүй үлдчихэж. Одоо ч ихсэн сайн хөдөлж чаддгүй. Тиймээс манай хоёр аргас өвгчилж тулаан эхлэхэд Занка шууд Чарлаа руу дайраад нас. Тэгтэл тэрүүд Грисийн сахиус ажиллаж Занкаг Жабер руу явуулцдаг. Төлөлгөө нь амжилттай бүтээд яг энэ аргаа ашиглаж ухаангүй Жаберыг зогсоо зайгүй нүдэд эцсийн мөчөд Жабер ухаан орсон боловч Занкад нам цөхөөлж манай хоёр яллаа. Грисийн сахиус эзний хамгаалах үүргээ биелүүлсэн болохоор шууд л тоос болон замхарсан байдаг юм. Тэгсэн Чарлаа гинтл унаад нуруунд нь Жабер хальт зүссэн байдیں۔ Бүр болоогүй. Жабер өөртөө дахиж хор шахаад босоод ирвээ. Тэгснээ инээд алдаал. Ёстой гоё ялаа гэж авсан. Тэгээд Занкаг дахиж хордуулад Занка Чарлаа хоёр ялагдаж Чарлааг аваад явчваа. Гараад иртэл Рио байж шүү. Бас энжин Жабер руу дайрч клинерсээ хүмүүс хүрээд ирчиж. Төрүүлж цугтаасан том тусламж дуудсан болж таардаг. Мангар том биетэй орилж ярддаг ах баруун нүдэндээ сорвтой өөр нэг хүн. Аль хэдийн цус нүжтэйгээ холилдсон Жабер бүрлэх хинээж сэтгэл нь хөдлөөл тулдаг гихт нь өөр нэг гівэр гараад ирлээ. Ийхүү дээрэмчдийн бос нь буцах тушаал өгснөөр Жабер буцахаар болдог. Гэтэл Чарлаа ууралж Жаберт дараа нь заавал хариугч нь барина да гэхүүд Жабер Чарлаагийн бэлийг харснаа хөөе наа чин цувралын нэг нь үү гэж хэлдэв. Юутайч Жабер портлаар зогтчихно. Ийхүү хүнд тулааны дараа Грис хүнд шахтжээ. Тэгээд сүүлийн хүчээ шахаж миний сахиус хэрэг болсон бол ашгүй дээ гэж хэлдэг. Дараа өдөр нь Чарлаа маань Грисээс суулж шаналал. Дахиад л хамгаалч чадсангүй гэсэн чинь амьд үжидэг шүү. Эмчилсэн хүн нь Эйша гэх энэ охин. Эмчилдэг хүчтэй гівэр юм гин. Ингээл санаа намраад байж тэл нөгөө уулзахаар ирсэн ч байхгүй байсан босс нь хүрээд ирчиж. Нэр нь Арха Корвус. Дэлхий Дэважин хоёрыг нэгэн хэл тусгаарлаж байдаг. Дэважин руу очихыг завдсан хинч бай тэр хэлийг давж чадалгүй өгдөг юм гин.
Тэгтэл харин хэнийг ч биш амьдардаг нэгэн эмэгтэй дэлхийгээс Деважинд очиж Деважингаас дэлхийд ирж байсан хүн харсан гэх яриа байдаг юм гин. Клинерсийн босоос ийм мэдээлэл олж аваад албан ёсны Клинерсийн дүрмд хувцастай ч боллоо. Тийнхүү хэнийг ч биш лүү явахаасаа өмнө хэд хоног амархаар болдог. Тэгсэн өдөр бүр л ажил хийж амьдсан Чарлаа яаж амархаа мэддгүй. Гөлийгөө твдэж яхад нь Рио ирж Клинерсийн байрыг танилцуулж амттан идгээр болдог. Тэгтэл Деважинд бол зөвхөн баячууд амттай иддэг байж л дээ. Чарлагийн нүд бүр орой дээрээ гарч хэд амттайгаас нь болж цочиж мочоод за ямар тач дараа нь Жинкигээ ашиглах гэтэл болсонгүй. Тэгсэн явж зөвхөн эвдэрч хаягдсан зүйлсээр л ажилдаг болж тардаг. Нийтдээ 3 хэрэгслэл хувиргаж чадна. Тэрнээс илүү бол одоохондоо биенд дэлэхгүй. Бас Жинкигээ хэр удаан хайрлж хэрэглэн төдий чиний хүчтэй болдог. Өмнө нь Грейсийн сахиус тулаан тусны дараа тоолсон тухайд бол Чарлагийн Жинки хүрсэн зүйлийнхээ бүрэн хүчийг гаргаж хэрэглэгдэх юмсан гих зорилгыг нь биелүүлж өгдөг. Зорилго нь билсэн эд зүйлс хорогдох зүйлгээ болсон учраас алга болдог болж таарна. Рио Жинкигээ тасдагч гэж нэрлэдэг. Чухал болохоор нэр өгөх хэрэгтэй юм гинэ. Энжиних Умбрейкер. Занкагийн хөөрхөн туслагч ба. Энэ үеэр Жабер босс дээрээ иржээ. Тэгтэл Чарлагийн бэлийн дууснтай яг адилхан тэмдэг боссынх нь уран дээр бийж идэв. Ийм тэмдэгтэй хувцсыг харуулын цоврал гэдэм байна. Явахынхаа өмнө хийх бас нэг чухал зүйл бол тарина. Чарлаатай хамт хэнийг ч биш лүү явахаар Акта бүлгийн Занка, Рио, Энжин, харин бүргэд бүлгээс Дэлгон, Тамси гэх энэ хоёр нөхөр. Бас Суппортоос Грейсийн туслах Том 3. За энхүү Дэлмон гих том биетэй орлоо нөхөр нэг сайхан дуу шуу ортол ухаалж манай хэд тарин хэлэхээр канвас хотлоо зүгэлвэ. Оштол хоёр хүн үүдэн дээр нь ягаад ч юм хан шиг зүл мөргөд орч чаддгүй. Тэгсэн манай хэд зүгээр л яваад орчин. Гү ямар учиртай юу болох нь вэ? Гэтэл манай хэдийн тарин хэлэхээр ирсэн гіврийн чадвар нь шидтэй зураг зурах. Хотоо хамгаалж муу хүмүүс орж чадахгүйгээд зураг зурсан болохоор түрүүний хоёр орж чадахгүй хэжээ. Тэгээд уулзахаар ирэхэд өнөө зураач маань өнөө өглөө нас орчихсан байдаг. Хортой бүсэд маскгүй зураг зурж яваад өвчнөөр уудулчихжээ. Харин энэ хүчийг нь өвөлж авах дараагийн залгамжлагч нь Ремрин гих энэ охин. Зөвхөн энэ Жинкил хүнээс хүнд дамжиж өв залгамжлагдаж болдог. Манай хийж гашуудаж яг явах гэтэл төрөөхөн л уйлжсэн Ремрин гинт боссноо. Гуниг л чанлаа гэд Жинкигээ хүлээн авч өнөө бүүдгэр хотыг салютын өнгөөр чимсэн юм. Энэ бол Canvas Town, эрх чөлөө болон баяр баясгалын хот. За ямартай ч өв залгамжлах арга нь тодорхой л биш ээ. Зүгээр л өөрсдөө зөнгөөрөө сонгодог юм гин. Ийхүү шинээр сонгогдсон Ремриний ачаар бүгд хүн шарахыг баг болгох гэсэн тарин хэлгэж аваад буцах цамдаа гарлаа. Тэгсэн замаараа хогийн цэг орж Чарлаад зэвсэг авах юм гинэ. Буцаад иртэл Чарлаатай адилхан өөр нэг Чарлаа нөхөр ижидэг. Нэр нь Август. Клинерсийн хэрэгсэл хийдэг хүн. Чарлагийн хийм багийг хийж дуусгажээ. Клинерсийн хүн бүр өөр ингэсэн хийм багтаа за. Гү тэгээд хэмжээ авдгүй мүү гэсэн ундж явахт нь авцсан байд юм да. Нөгөө эмчилдэг хүчтэй Эшагийн төрсөн ах нь ямар тач бага аваад явах гэтэл бүгд эрхий хуруугаа зүсээд цусаа гожуулаад ирлээ. Тэгснэ Чарлагийн зүлтэн тусаачдаг. Нийнийхээ цусыг солилцоод гар утас шиг ярьж болдог болтой. Ийхүү бүх бэлтгэл хангагдаж хэнийг ч биш лүү зүгэлвэ. Чарлаа шинэ хийм бага зүгээл манай хэд ч хогон мангасуудтай тулдаж энчээр ёо тас татж тэнцээ Занка толгойг нь нэвцүүлбэд харин энжин тусгадаг. Гэтэ сүлд үлдсэн нэглүүн Чарлаа кейборд бариад гүйтсэн өнөөхөө хувиргаад муу навш гэж үжидэл бичгэн очоод хогон мангасыг алчваа гэж. Ингээл үж яхад нь хаанаас ч юм томцсон гуталтай нарийнхан хоолойтой охин гараад ирдэг. Хийм багч зүгээгүй тэгтэл Рио шууд чи хэнийг ч биш амьдэрдэг гэсэн охин уу гэд асуучваа. Тэгсэн мөн байж таардیں۔ Манай хэдэгч бүр гэрлөөгөө ураад хамт явахаар болвоо. Хэсэг яваад иртэл нэрэл иргэн тойрондоо юу ч хөө мангар өндөр цайз байж идэг шүү. Манай Клинерсийн хэд ч анх удаа л харж байгаа болтой. Юутайч дагаж ороод хамгийн дээд давхарт байх охины өрөөнд хүрлээ. Тэгтэл хаанаас олсон юм гэмээр хүүхэлтэй, тавилга, чамин хувцс гээл. Аюулгүй болохоор нь хийм бага тайлж гол ярианд орох гэтэл энэ охиныг Амо гэдэм байх. Амо шууд л хэдүүлээ хайрын яри гэж шүү. Тэгэд бүр сонирхтой хүнийхээ талаар ярьж мараад гараад өглөө. Манай хэдвэр гайхаж энжин байдлыг гартаа авахар уг нь ярианд нь оролцдیں۔ Гэтэл өнөө инээд алцсан охин чинь гинт уралж томцсон гутлнаас нь гэрэл гараад бүр олоогүй. Чарлагийн бэлэндээс нь цувралын тэмдэгтэй гутал байдаг шүү. Ийхүү Амо Жинкиг ашиглахтаа зэрэгцэн Дэлмо энжиний араас Жинкигээр будчихын тэрэ. Манай хэд бүр шок. Амо ч инээд алдаж Занка уралж Жинкиг ашиглаж тулдаг гэхэд Амо ч гинт үйлж яаж намайг гомдож чадваа гэхэд Дэлмо Занка руу дарч Амо бол миний амьдрах шалтгаан. Түүний гомдоос хэнийг ч би уушлахгүй гэдэг шүү. Ямар хүч ашиглаад Дэлмон гуруулсныг манай хэд ойлгодоггүй. Ямар тач Амотой салж хагцгааргүй болчиж Дэлмоны Жинкийн ус шүршигч. Усанд нь оногцсон хүн зогсолтгүй ус бидээ шингээгээд хагардаг за.
Байдал хурцтаж манай хэд Дэлмондод тулдах хэсэгтээ эргэлзэж явах оронд Чарлаа минь ягаад ч юм хийм хараад эхэллээ. Дэлмонд арч манай хэд булцаар л. Тэгсэн харин гинт хийм харж исэн Чарлаа таамсыг цаатай байна гэж хараад эхэлдэг. Амагийн жинкийн үнэр гаргадаг. Үнэрсэн хүндээ хамгийн сайхан дурсамжийг сэргэж хайртай хүнийхэн дүрд ордог хэрэг. Тиймээс л амаг хайртай хүнтэйгээ андуурч эцэг хүртэл хамгаалдаг болж таарнаа. Чарлаа амаг өнөө хогийн охин байна гэж хараад хэдий ууранд хүрч хараад зүхмээр байсан ч сайн байсан болохоор эцсийн мөчөд хамгаалахаар шийджээ. За энэхүү учрыг нь ойлгосон Занка таамсыг хоёр хийм бага зүгээд хойлохнаа үлдлээ. Ховстуулсан хэд бүгд нийлээд архиуд таамсыг жинкийг ашиглаж бүгднийг нь хормын төдөд хүлээ тавьчлаа. Тэгсэн ама бүр чанга орилж хүлээтэй хэд мань өвдөжсэн чамаагүй амагийн төлөө бол дайрнаа л гэж байна. Ийхүү зогсож болохгүйг нь мэдсэн таамсыг дахин нэг удаа хүчээ ашиглаж бүр бүгдийг хөдөлж чадхааргүй чанга богоо тажлаа. Бас амаг барьцдаг. Гэхдээ гэтэл ам оч нь бүр чанга уйлж орлоод хүлээтэй хэдмэн бүр биеийн бяцарсан чамаагүй. Хүлээсээс нь гарах гэж зүтгэхэд бараг л өөхөн боллоо. Тэгтэл таамсыг шууд л хүлээсээ тайлж өнөө хэдийг чинь цамхгийн ёроол руу унгачлаа. Унсан хэдмэн бүгд бяц үсэрч бараг л өгчөж. Харин Занка бүр гайхаж орхиноо. Тэгсэн таамсыг манай хэдийг эрэхтэй хэлгсэн тарин нөөсөн болохоор албаар унгасан байдаг. Нэрэл тарин нүлчиж унсан хэдмэн зүг зүгээр осоод ирлээ. Тэгсэн харин энжийн боломжийг ашиглаж амагийн гутлыг тайлж авснаар манай хэд ялдаг. Уг нь бол манай хэд хийм бага зүгээд амаагаас деважин талаар асуух гэхэд Чарлаа ганцаархнаа бага тайлж амаа л уцсноо. Түс хэдлэн санаад хайждیں۔ Яг энэ үед Клинерсэн төв байранд боосон Сэмиюгээс Чарлагийн дотроос юу харсан талаар асууваа. Харин Сэмию хэлэхдээ Чарлагийн дотор талд хүн төрлөختөн гэж устгаж чадах хараал байсан гэж хэлдэг. Өнөө мө амаг бял буцаадаад манай хэд Чарлаг зогсовоо. Гэтэ зодгол исэн юм л тагуусаа. Юутач байдал намжиж энжин Чарлаатай хойлохнаа сууж шүү. Уг нь бол Чарлаатай ярилцах гэсэн чинь манай Чарлаа аль хэдийн гимшээд юу буруу хийснээ ойлгочиж. Тиймээс Жинжин Чарлаад өөрийн түүхээсээ хуваалцаж манай хоёр амаагоос уушлалт гойхоор болдог. Харин энэ үеэр Том амаагийн нүүр амыг боож өгөөд амаатай ярилцаж амаа ээжийнхээ тухай ярваа. Ээжээсээ болж анхны хайртайгаа учирч, ээжээсээ болж Жинкигээ ч олж аваад, ээжээсээ л болж газар Деважингийн хооронд явж чаддаг сахиусtan тэнгэрийг харсан юм гэж хэлдэг. За ямар ч тач амаа газраас Деважинд очиж чаддаг хүн харсан болж таарлаа. Гэхдээ тэр нь хин юм бол бас Чарлагийн бэйли шиг харуулын цуврал гэж юу вэ? Канвас хотын өв залгамжилдаг Жинки шиг Чарлагийн бэйлийн үнэндээ Рэгдогийн Жинки байсан уу? Мөн Чарлагийн дотор орших хараал гэж юу вэ? Тэр талаар дараагийн бичлэгээрээ ярьж өгье. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк саба дараарай.